За энэ хоёр сайда жоохон нөө хэлц хэсгээ явж байгаа учраас ерөнхийдөө юм асууя. Нэгдүгээрт нь энэ одоо энэ он дамжаад хэрэгжих 128 төсөл 15 их найдын гэдэг чинь бол одоо худалдаа авах чинь 5 сарын 10 дунд орж яхад 30 хүрэхгүй хувьтай явж байна. Тэгэхээр одоо 6 сарын ингээд тэмнэлтийн үйл гээд зогсноо. Энэ бол хэцүү байдалд руу орчиж байгаа. Тэгээ бид нарт бол олимпийн найдар бол хувийн хвшил болж байна. Тэгээ бүгдээрээ хувийн хвшилтэй одоо их айгүй ихтгэл найдар хүлээлгээд дэмживэрий гэж хэлж байна. За хувийн хвшлийг дэмжих хамгийн одоо ихний ажил бол төрийн оролцоо тэр зөвшөөрөл өгдөг юм байхгүй болох хэрэгтэй. Тэгээ тийм ч учраас ерөнхий сайд бол чөлөөлөе гэдэг юу ярьж ах шиг байна. Тэгэхээр гарын өсөж зурдаг энэ журам мормууд чинь хүчингү болохоос наан бол энэ явахгүй. Яагаад тэгэхээр бүх одоо энэ хэвээр хүчинтэй байгаа үед энэний эсрэг явах юм бол тэр зурдаг хүмүүс чи бүгд шоронд орноо. Тийм учраас миний эхний асуулт бол юу гэж хэлэх гээд байна гэхээр яг энэ боловсруулах үйлдвэр ялангуяа. За тэгээд энэ уул уурхай аялал жуулчлал мөрчлөгээд энэ юм хийх гээд байгаа улсуудын одоо өгдөг одоо төрөөс өгдөг тэр зөвшөөрөл гарын үсэг энэ журам хичнээн журам байна. Хичнээн хууль байна. Ажлын хэсэг байгуулсан гэж байна. Тэгэхээр энэ гаргацсан байгаа ах гэж бодож байна. Тэгээд хоёрдугаарт бол ийм юм хийж болохгүй юу? Энэ асуудал хэлэлцэхтэйж батлагдахаас өмнө энэ нэг 2005 онд элбэгдэрж ерөнхий сайд байхдаа нэг бүх энэ гарын үсэг зурдаг журмуудыг нэг урж барайл тэр нэг хүчингү болгож явж исэн юм. Тим зүйл хийж болохгүй. Бүгдийг хүчингү болгочоод за бүгдийг нь одоо болохгүй гэж болох байх. Одоо ялангуяа эрүүл мэндийн салбартай холбоотой юмнууд төр бол байх бах. Ихэнхийг хүчингү болгочоод ингээд явах цаашаа энэ юуг хилцээд явах боломж байна уу гэж хоёр дахь асуулт. Тэгэхгүй бол энэ хэрэгжих худлаа болно. Одоо ялангуяа ингээд боловсруулах үйлдвэр гээд овоо хүмүүс ярьж эхэлж байна. Яаж яана гэхээр бүх үйлдвэрүүд дээр бүх юм дээр ихэнх нь гаднаас технологи техник юм орж ирж байна. Тэгээ яаж яана гэхээр энийг бүгдийг нь орчуулж ир гэдэг монгол хэл дээр. Тэрний дараа батлан тэгжээж ажил эхлүүлэх зөвшөөрөл өгнө гэж. Тэгээ эн чинь өөрөө хэдэн сар болд. Тийм учраас бид нар бол энэ хувийн хвшилтэд туслах хамгийн одоо экстремист юм чинь бол хамгийн том тус бол энэ зөвшөөрлүүдийг өгдөг энэ маш олон журмуудыг хүчингү болох хэрэгтэй. Энэ юун дээр бол үе шаттай гэдэг чинь. Тэгээд үе шаттай гэдэргээд худлаа болно. Бөөнөр нь л одоо бүгдийг байхгүй болох. Ер нь одоо бид нар ингээд дэлхийн нөхцөл байдал чинь маш хүнд сүүлийн 70-80 жил болоогүй хүнд нөхцөл байна гэж байна. Тэгэд энэ үед нь бид нар бүр нэг өөр арга замаар явмаар байна. Одоо бид нар чинь баахан 20-30 жил гадагшаа яваад өндөр хөгжилтэй орнуудад туршлага судалж ирээд баахан наривчилсан хууль журам хийцэн. Тэг өөрснийгөө чөдөрлчөөд одоо ингээд чөдөртэй морин дээрээ суучаад ташуурдаад байна шүү дээ. Гол проблем чинь. За Эрдэнэрэн гишүүн 1 минут нэмж тодруулъя. Зоригтой ийм алхам хиймээр байна. Тэгээ одоо бид нар чинь гадны жоноо, дотны жоноо хөрөнгө оруулагчдыг ажил хийхээс өмнө баахан стандарт гаргаж тавьчаад баахан гарын үсэг зурах зөвшөөрөл хийчихэд ерөөсө хийлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол яаж өөрчлөх хэрэгтэй байна вэ гэхээр хэн хийж чадах нь хий. Хамаагүй. За тэгчээд тодорхой хугацааны дараа 5 жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөд ирэхлээр стандартчил юм ингээд яриад явдаг. Тим юм руу шилжиж болохгүй юм. Орж ирээгүй байхад нь хийгээгүй байхад нь баахан дөнгө саад тавьчаад чөдөрлчөөд ингээд суугаад байна. Тэгээ энэ талаар та юу гэж бодож байна? Одоо аялал жуулчлал гэж
голын ирэг дээр кемп барьж болохгүй. Дархан цаастай газар кемп барьж болохгүй. Тэгээ хизээ бид нар энэ дархан цаастай газрыг чинь тэнд хөрөнгө оруулсан хүмүүс хамгаална гэдгийг ойлгох юм. За шадарсад инквер хариулъя. За, Эрдэнэ бүрэн гишүүний саналтай 100% санал хэлж байгаа. Засгийн газрын бодлого чөлөөлт. Учрлын засгийн газрын юу гэвэл чөлөөлт. Энэ чөлөөлтийн нэг гол чиглэл бол энэ эдийн засгийн чөлөөлт. Энэ хөрөнгө оруулалтын орчны чөлөөлөлт. Энэ хувийн хвшилт саад татхар болж байгаа, худалдаан саад татхар болж байгаа, хөрөнгө оруулалтын саад татхар болж байгаа. Энэ бүгдээс чөлөөлтийг хийнэ гэсэн зорилго. Чөлөөлт гэдэг үгэн дотор ихэн багтаж байгаа. Үнэхээр энэ журам, зохицуулт, жившөөрөл, баталгаажуулалт гэх нэрийн дор байгаа хуульд авсан олон тийм хязгаарлалтууд олон байна. Бүх салбарт үүргээ өгсөн. Салбар болгон чөлөөлтүүдийг эхэлж байгаа. Салбар болгон үйл ажиллагаагаа хүн суртлаа чөлөөлт. Хэн хаана шинжил хийж чадна, хэн олон чөлөөлт хийж чадна, тэр сайдын ажлыг сайн гэж дүгнэж байгаа. Сая энэ өнгөрж байгаа өвлийн хугацаанд бид нэр хөрөнгө оруулалтын эрхшин хамгаалах төв гэж байгуулад энэ бүхий салбарыг хамарсан 13-7 хоногийн юм арга хэмжээг зохион байгууллаа. Үнэхээр бүхий салбарт улс улсаар нь хөрөнгө оруулагчдаар нь гаргасан. Уулзалтыг зохион байгуулсан. Үнэхээр санаа зовмоор нөхцөл байдлууд үүссэн. Үнэхээр яаралтай хөрөнгө оруулалт бизнесийн орчинд бид нэр эрс өөрчлөлт хийхгүй бол бид яг энэ дээрээ гацж байна. Эдийн засгийн өсгийгүүд бид энэ чөлөөлтийг л хийж урагшлаа. Нэг мэдээд болгоо нэг хоёр тоо хэлээд. Нийт 4000 гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Монголд 13,000 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. 4,000 гадны үйл ажиллагаа. Гэтэл энэ 4,000 аж ахуйн нэгж манай аж ахуйн нэгж орлон албан дотрын дүнгийн 24%-ийг 4.1-ийг бүрдүүлж байна. Цалингийн сангийн 15%-ийг өгж байна. Нийгмийн даатгалын чимтгэл төлөлтийн дүнгийн 18%-ийг гадаадын хөрөнгө оруулалтын компани төлж байгаа. Ийм том боломж өгөөжийг бид дандаа хаасан, боосон гэд хяхан богдуулсан. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь ямар их том одоо нөлөөлөл вэ гэдэг эндээс их тод харагдаж байна. Тэгэхээр энэ гадаадын хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах, энэ эрх зүйн орчныг боловсруулах үүрэг даалгаврууд өгөгдсөн. Энэ хаврын чуулганд бид нар бизнес эрх чөлөөний тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлөлийн тухай хууль, худалдаа зохицуулалтын хууль, төрийн хяналтын хуулийг төр иргэний хяналтын тухай хууль гэх мэтээр дандаа ийм либерал эдийн засгийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн орчин бүрдүүлэх юм хуулиудыг бид нар хурдан оруулна. Сая бид нар гадаадын зээл ашиглалтын гишүүдийн хууль сая унлаа. Сая бид нар өнөөдөр ажиллаад сая өргөн бариад одоо маргааш их хуралд засгийн газрын одоо хуулийг өргөн барихаар одоо сая бэлдээд дуслаа оруулна. Ингээд хурдтай шуурхай ажиллах хэрэгтэй. Тэгжээж бид энэ тулаад байгаа энэ сорилтыг хүндрэлийг амжилтад авна. Цаг нь болсон одоо. Одоо бид бүгдээрээ